Тэгээд маш гоё хүлийн ажиллагаа сая тэр харагдчихэв. Энэ гар дээр зохлын тэгээд түрүүн хэлчихлээ. Рингний болонд хяналтын хоёр шүүгч байгаа. Тэр яадаг вэ? Тамирчид одоо амралтын дундуур одоо тийм янз бүрийн сэргээшин шинжтэй шүү. Бас амраахгүй байгаа дээ шүү тийм. Тийм. Маш гоё яриагаар хоёр гарын дундуур хажуу юм шиг үстэй доороос цогтол ороштой болсон. Энэ доороос одоо тэндээс сэргэн шүү. За энэ раунд нь жоохон өгч байгаа ч бодлоо шүү. Манаас одоо энэ цаг үеийн шилдэг мэрэгжлийн боксчтой нэг Баярхүү маань цэндийг энэ тусланыг бол 5 дугаар раунд дээр дуусгана гэж таамаг бичсэн байсан. Тийм. Ер нь бас төглөө шүү манай Баярхүү маань ямар ч гэсэн тэр үг нь очиж доороос ч юм шиг хажууч сая 6 гарын доороос үнээр гол зогсон ахаа зогсон давцсан. Хуурт сая хуурт шүү дээ. Яг тийм. Маш гоё сезний зохилыг чалсан. Зохиулж байгаа бокс хэр өрхтэй бас зүр зохихгүй л дээ. Хамгаалаараа яриад нэг 10-20 хүний дайныг монголчуудаа орилол хэмжээл босдог шүү дээ. Тэгээ монголчууд маань үнэхээр гоё тэр тийм халуухан шинж чанар монголчуудад бол байдаг. Төвчөртөнд явж байгаа л тэгэл нөгөө баяртай цай, цоо их өрөөнөд бол энэ мэрэгжлийн боксын биелүү дотор талгаа байдаг. Яг цэвэр атгацсан зориулсан. Үнэхээр гоё тогтолцоо ажиллагаа хийж энэ заа тэгээд цэцүүдч энэ тактик сая урдгаар айлх үнэхээр юу болсон бэ те? Тийм бай. Халуугийн бараг шүү дээ. Зүгдөө хийхэн гэдэг өөрөө тэр From Mongolia. За ингээд Цэндбаатар маань мэрэгжлийн боксing 15 дахь тулаанаа амжилттайгаар яллаа. Зөвхөж. За ингээд бодлоо зүлээ. Үнэхээр сайн дулаа. Ингээд Цэндбаатар маань мэрэгжлийн боксing WBC холбооны